За бүгдээрэнд нь өдрийн мэнд. Өнөөдрийн бичлэгээр Forex-ийнхаа хослолууд дээр хэрхэн лот сайзаа зөв тааруулах уу? Эрсдлийн менежментийг хэрхэн зөв тодорхойлох уу гэдэг сэдвээр хичээл гаргана. За бичлэгэнд орцгоё. За хүмүүс маань арга барил техник шинжилгээгээ мэддэг ч гэсэн эрсдэл мөнгөний менежмент бариагүйгээс болоод аягүй их алдагдaltaй арилжаанууд хийдэг. Шинжилгээнүүд нь risk reward нь том ч гэсэн нөгөө position size буюу нөгөө оролтын мөнгөн дүнгийн хэмжээ нь их багаас болоод зарим тохиолдолд ашигтай гарсан ч гэсэн ашиг нь алдагдлыг нь давж чаддгүй та. Тэгээ урттаа ер нь бол алдагдaltaй дансааш тачаад байдаг. За тэгвэл өнөөдрийнхөө бичлэгээр таадаг яг тэр lot size-аа яг хэрхэн зөв тодорхойлох вэ гэдэг талаар сэдвээр бичлэг өгөх гэж байна. За тэгвэл биднэрт хэрэгтэй зүйл нь бол энэ cashback.forex.com дээр tools гэдэг байгаа. Энэ дээр болохоор lot size calculator гэдэг байдаг. Таад ийшээ ороод за би бол одоо жишээлбэл алтан дээр шинжилгээ юмэр байна. Instrument гэдэг нь хослолыг маань хэлж байгаа. За алтан дээр deposit currency буюу бидний арилжаа хийж байгаа мөнгөний одоо хуулбар мэдээж минийх Америк доллараар байгаа. Тэгэхээр US долларыг тааруулсан. За энэ дээр хэдүүлээ мэдээж арилжаанд орохын өмнө төлөвлөгөөгөө гаргацсан байх шаардлагатай. За би жишээ аваад одоо яг энэ хэсэг дээрээс би те хаш маань хүрээд ирэх юм бол sell арилжаанд орно гэдэг stop loss энэ хүртэл алдагдлуулсан TP энэ хүртэл ашиг аавна гэсэн төлөвлөгөөтэй байлаа гэж жишээ авъя. Энэ зөвхөн жишээ шүү guys. За ингээд жишээ авч байхад бидний open price буюу арилжаа нэгтгэцэг маань дунджаар 2909.91 2909.91. Окей. За тэгээд stop loss price буюу алдагдлаа хүлээгээд гаргацсан маань болохоор 2911.94. 2911.94 гэсэн зөв. Окей. За аккаунт баланс бол таны одоо байгаа дансны чинь хэмжээ гэсэн. Энэ дээрээс та хэдэн үеиг эрсдэлд оруулах вэ гэдгээ таасаа гаргах учраас яг энэ дээр өөрөөхөө дансны баланс оруулаарай. За миний хувьд бол дансны балансыг одоо энэ дээр стандарт байгаа $1000 ингээд тооцоолоод үзчихье. За хэрвээ би $1000 данстай бол нэг арилжаанд за 1.5% дансныхаа 1.5%-ийг эрсдүүлмээр байна. За тэгээд энэ дээр бол би хуваар нь тооцчихъя. За тэгмээд энэ нэг ойлгомжгүй зүйл гарч ирнэ. Contract size гэснээр units per lot гэж байгаа байхгүй. Энэ unit гэдэг нь одоо хэдүүлээ энэ юуныхаа чарт руу орно. Алтын чарт руу оронгууд энэ дэр нь 203 гэсэн баадаас энэ 203 гэдэг чинь энэ unit-ийн хэмжээ ахгүй 203 unit. Энэ болохоор 513 unit гэж байна. Peak гэж бас хэлдэг. За тэгвэл энэ дээр хэдүүлээ яаж зөв үнэлгээ оруулах вэ гэхээр MetaTrader руу ороод арилжаа хийх гэж байгаа хослолоос за би энэ нэг screen record хийж байгаа дэлгэцнэрээ гаргаад ирье. За MetaTrader руу оронгууд мэдээж би алтан дээр арилжаа юмар байна. Gold руу ороод энэ details гэсэн руу орно. Энэ бол Meta 5 дээр шиг зам. За тэгээд доошлуулж яхад энэ дээр юу гэж байгаа. Contract size гэж дээрээсээ хитэн байгаа. Энэ contract size маань болохоор 100 гэсэн байгаа харж байгаарай. Дээрээсээ 1 2 3 4 5 6 дахь нь байна шүү дээ. Энэ contract size нь 100 гэж байгаа юмсан. Би энэ дээр 100 гэд calculate хийх гэсэн. За тэгвэл би энэ арилжаан дээр орохдоо хэдэн лотоор орвол нэг дансны 1.5% өрсөлдөх вэ гэхлээр энэ чинь 0.7 лотоор орснороо би $15 буюу 1.5%-ийг рисклэнэ гэж calculate хийн за. Тэгээд та эхэндээ энэ бол айгу төвөгтэй байгаа юм шиг боловч яванда юу болчихно. Энгийн болчихно таад чэйжилчин шаардлагатай stop loss-оо хааш тааруулах. За бүр энгийнээр бол те MetaTrader руу орчоод нөгөө арилжаа нээхээс өмнө ордер тавих гэж үзэж байгаад ордерынхоо те нөгөө buy limit sell limit гэдэг шүү дээ. Тэрэн дээр stop loss-оо тааруулж байгаад гаргаж ирж байгаад за би энэ хэмжээнд алдагдал хүлээвэл stop loss зөхнө гэж үнэлгээг нь таад өөрчлөөд бас тааруулж болдог. Тэр нь арай амрах. Гэхдээ яг төлөвлөсөн төлөвлөгөөд эртнээс ингээд харж байгаа юм бол дараа нь таадад
чэйжлэхэд амар болчихдаг. За тэгвэл хэдүүлээ юу л орё. Евро USD дээр жишээлбэл жишээ аваад магадгүй пэр дээр ярилцдаг гэж болно тийм. Тэгвэл энэ устгач. За би нэг ингэсгээд доошоо нэг за нэг 8 pip юм уу за нэг ингэсгээд stop loss тавиад биш энэ хай дээр типийг авнаа гэж бодчих. Нэгэрсэн 2 тоо болчлаа та. Тэгвэл бидний entry price буюу оролтын цэг маань 100-ны 4 хүчтэй 560 таа ямар хүртээ. За евро USD гэж. Окей. За евро USD entry price 550 04 577 гэж. Энд дэр ч 57 гэж байна. Окей. А 560 гэж байна. Энийг айгуу сайн харж байгаад оролцоод за stop loss-ын хэмжээ маань болохоор энэ дээр 0.480 гэж байна. 480 гэж. Ялгаа ахгүй. Баланс маань $1000, риск маань 1.5%. За тэмэтар руу орж жоод евро USD-ийнхаа контракт сайзыг харж байна хэлээ. Detail руу ороод за энэ дээр бол 100,000 гэж гарч ирж байна тийм. Энэ дээр бол 100,000. Тэгэхээр зөв цаанаасаа зөв таарч байгаа юм. Калькулейт хийгээд харангууд хэрвээ би $1000-тай дансныхаа 1.5% эрсдэлээд буюу $15 рисклээд энэ дээр одоо хэдэн лот юм бэ? 8 лотоор stop loss 8 лот гинэ. 8 пипний stop loss тавьсан байгаа тохиолдолд лот size маань 0.018 лотоор арилжаанд орох нэ. Окей. Simple байгаа. Их мэтчлэн хэдүүлээ lot size болон эрсдлээ тааруулах нэ. За хамгийн гол нь евро USD дээр юм байсан гэд USD JPY дээр адилхан байна гэсэн байхгүй. Бүгдээрээ өөр өөр ингэсэн өөрсдийн үнэлгээнүүдтэй байгаа учраас контракт size үйлгээд учраас та тэрийг маш сайн хараарай. За тийм өнөөдрийнхөө бичлэгийг ингээд дуусгая. Хэрэгтэй мэдээлэл байсан бол subscribe дараарай. За манай сувгийг шинээр олж харж үзэж байгаа хүмүүс байвал энэхүү сувг дээр би Forex-тай холбоотой, арилжаатай холбоотой нарийн мэдээллүүдийг оруулдаг байгаа. Арга барилын талаар, арга барилаа олоогүй ч гэдэг юм уу хүмүүс байгаа бол миний бусад бичлэгүүдийг сонирхож үзээрэй. Тэгээд subscribe дарахаа битгий мартаарай. Тэгээд дараагийнхаа бичлэгээр иргэд уулзцгаая. Баярлалаа.